Зохиолч Стенү хувь заяаны эргүүлэг төгсгөлийн 13 дугаар хэсэг. Улаанбаатар хотод шилжин ирсэн Даян ахиад л ганц төрийн ажлыг авахар болжээ. Найзынхаараас явсаар л байна шүү. Бид хоёрж хүн холбоотой юм аа гэд Даян гинэхэд ганц төр мөрөн дээр наалгадаад уган зэрэгцээд явбалгоо шүү дээ. Чамд ажиллаа өгөхөөр санаа амар байдгийн. За найз минь хижээгээрэй гэлээ. Найз нь гүүрсийн офицер болохоор хүмүүс жаахан ад үзэнгүй байх шиг ялгаж харьцах талаа ажиглагдах юм. Атаархал шүү дээ. Бид хитоо эндээ хэсэг ажиллаж байгаад актемд хамт явъя. Жил хагас сураад ирэхэд хин юу гэхийг харъя л да. Тэр тийм шүү. Найз нь хичээнэ. Хоёулаа удаан уулзаагүй юм байна. Нэг газар орох юм уу? Ганц төр толгоос ихсрээд энэ завшааныг ашиглаад ядаж 7 хоног амрах санаатай. Авга эгчийн би таарууг нь би явчихад ирээ дээ. Ганц төрийг нутаг уцаар болсныг сонссон Даянгийн царай хувхаа цайн салгансаар үлдээд муу нош юу шинжлэх гэв хэмээн бовтонжээ. Тэр оройтой багтан эхнэр хүүхдийн хамт нутгийн зүгхэлгийн жолоо залсан ганц төрийн царай баргар дуушуу муутайхан жолоо мушгина. Бүжин хэд хэдэн удаа ам нэх гэснээ юм хэлж чадсангүй дэмэл санаа зовнина. Хантор хатангоо хоёр арын суудалд хэсэг шууган тоглож байснаа унтан бололтой чимээ алдрахад гантор би бүр гайхаж хоцорлоо. Цэдэв ах архийг зайнд ахаас гадна мотоциклыг хар багасаа л унсан хүн. Газар нутгаад сайн мэднэ гэж сая нэг ам нэв. Бүжин санаа алдаад хүний үйл гэж байдгийм гинлээ. Тэр нь болсон болов уу? Бөөмд. Янжин их шалгаад өгөөч гэд гуугаад болдоггүй. Цэдэв ах ч надад төрснөөс өөрсгөө хандаж байсан хүн шүү дээ. Цагдаа нарын мөртлөгөөр арх итрүүлэн угаадал осолцсон гэсэн дүгнэлт гарч гантруу чи Даянгаас жаахан болгоомжилж яваарай. Харцсан нэг л санав. Би анзаарсан. Миний нэр дээр баахан гомдол ирсэн байна лээ. Ээшээ яарч байгаа бас нэг шалтгаан тэр. Эртнээс хэлсэндээ гэтэл чи дэндүү уужим сэтгэлтэй юм. Чээч ялгаагүй. Хойшоод хоёулаа бодолтой бай. Гантор гараа зүтгүүлэхэд бүжинч тосон атглаа. Хүний хорвоод сайхан сэтгэлтэй байх нь нэг бодлын хэц үч юм шиг. Аймгийн төв ормогцол цогцол ахтайгаа уулзсан нилээ зөвлөлдөөд би эхнэр хүүхдээ танаад үлдээ. Бартасаад ихтэй хол замтуулна гэхэд цогцол тэгээдэг ядрах нэмэр энд үлдээ гэснээ эхнэр лүгээ асуусан маягтай харснаа. Ёр нь би хамт явъя. Дайлманд нагаар салхиндж гараад авъя гэжээ. Гантор зогцлын хамтаар өргөдөл битсэн гэх цэцэрлэгийн тогооч эгчтэй уулзахад ширүүн төрхтэй төлөөлөгч ирээд элдвийг асуугаад байсан. Арга барахтаа л бүх зүйл ойлгомжтой байв. Цэгээнэ охинч хулгаж үннэ хэллээ. Хойдоо балдорж гих тогтоор гансаа угзран чимээ алдарч сууснаа. Могоо ирээ гаднаа. Хүний ирээ дотроо гэдэгтэй. Даян бол хүний арьс нөмөрсөн чон. Энэ муу охиныг элдвээр сүрдүүлж байгаад ашиглчихсан байна лээ. Одоо жирэмсэн. Ирээдүйн бүрхэг боллоо гэж бовтнохад цэгээнэч буруу юм хийснээ ухаарах бололтой усан нүдлэн уйлсаар байв. Гантор цогцол хоёрыг машиндаа суугаад хөдөлгөхийн алдаад цэгээнийг гүйж ирээд хамгийн сүүлд над дээр ирэхдээ шаал огтоо уйлаад байсан. Янжин мөн новш хохин ганц би үлдээд хаажхыг чинь харнаа гэдэл учир нь үйл ойлгох юм өглөөд өнлээ. Бас энэ жижигхэн хэдвчиг унгаачихсныг нь би сүрд олсон гэжээ. Тэндээс бодол давтан хөдөлсөн гантор цогцол хоёр давааны орой дээр гарч цэдийн осолдсон газрын ул мөрийг өдөржин шалгаад гарцаагүй аллах болохыг олж тогтоожээ. Шинэ ажил томилогдсон тушаал дэвшсэн Даянгийн сэтгэл санаа тун төгшүүртэй байв. Энэ хүртэл төлөвлөж ирсэн ажил нь бүтэлгүй тийшээ хандаж өөдөө хайсан чулуу өөр дэр гэдэг шиг эвгүй тэдэрлээ. Хүүхдээ гэмээр алдаануудаа хэрхэн цайруулах тухай толгоогоо гашилтал бодоод ямар нэгэн арга олсонгүй. Аргаа бараад аавдаа бүх хүннээ хэлж багтартлаа уралсан Баян ганц хүүгээ золтоол алгацчихсангүй айхлан уйхлан
холхиж байснаа. За яахав? Уучрыг нь олно. Чи ямар хүчээр өргөдөл бичүүлж гисэн биш. 50 бай гэж тайлхруулаад тэр дор нь аймагт холбогдсон Гантүрийг хаана юу хийж явааг мэдэж чаджээ. Өрсгөөс өөр сонголтгүй болсон Даян амьд үлдэхийн төлөө төлөвлөгөө боловсруулан Гантүрийг хүлээлээ. Эрүүгийн архаг гэмт хэрэгтнүүд донд нийгмийн аюулах хамгаалах яамны тусгай төлөөлөгчтэй наймаалцах найдвартай хүн эрмэх төдийдөл олдож Гантүрийг өрөнхий болохын алдад хот руу орж ирснийг мэджээ. Даян маш их айд сандарч байсан ч өглөө болохоос өмнө амжуулах ёстойгоо сайн мэдэж байлаа. Эрүүгийн гэмт хэрэгтэн элбэг гих шидчихсэн хулгайчид хангалттай хөлс, хангалттай боломж олгосон. Одоо хүлээх л үлдлээ. Гантүрөөс төрүүлж давхисаар орцонд оцсон боловч ирсэнгүй. Тэр даруй Даянд мэдэгдэхэд "Оо, новш. Цаадах чинь зуслан луугаа явчихаж араас нь даахгүй яасан" гэж хашгичлаа. Сэжиглэгт болов гэдэл. Яв. Харин эл хул газар амар оллоо. Тохирсон ёсороо нэг хэсэг нам жим алга болоорой. Мэдлээ. Та санаа амархүүлээ. Элбэг тэр даруй давхисаар зуслан хурж машина холхон орхиод жалга даган гэтлээ. Зуслангийн айлууд ихэнх нь эзэггүй бололтой ганцхан Гантүрийн байрал гэрэлтэй харагдана. Элбэг бол ямар ч гэмт хэрэг үйлдсэн ч улмар үлдээдэггүй маш харгас муу санаатай нэгэн. Цонхон дээр үе үзэгдэх том хөхтэй хүүхэн хуйл тачааллыг нь бадраавч энэ бодол дэмий гэдгийг сайн мэднэ. Элбэг яаралгүй удаан хүлээсний эцэст Зуслангийн байранд нэгэн гэр бүлийн 4 ам бүл цөм байгааг мэдмэгц эргэн гүйсээр машиндаа ирээд савнд бензин ивлэн авлаа. Байранд машина тулгах шахам тавьсан ВАЗ машин байгаа нь хэргийг санамсаргүй осол болгон харагдуулах чухал зүйл. Цонхны гэрэл унтарчээ. Хашир хянуур элбэг хангалттай удаан хүлээсний эцэст сэмгээцээр модон байранд хүрээд бензинээ цацаж эхлэн хаалганы гадна цургийг модоор твтгэж мартсангүй. Шүдэнд зуран гал дүрлзэж эхэлмэгц 69 машины банкны тагийг сурмаг онгойлгон урт даавуу шургуулж орхиод эргэж харалгүй холд онгоджээ. Москва хотод цэргийн атташаагаар ажиллаж байсан хушууч генерал Жавхлан сонсон зүйлдээ итгэсэнгүй. Худлаа гэж хэдэнтэй орилоод ухаан алдуунжээ. Ирэх биш цэргийн хүн тулдаал энэ аимшигт мэдээг тэсэж гарan тэр өдөртөө онгоцонд сууж оройн нь Улаанбаатар хотод газардлаа. Зүүд байгаасай хэмээн шаналж ирсэн нь талаар өнгөрч юу ч үгүй шатан үгүй болсон 4 цогцны өчүүхэн жоохон хэлтэрхийг хараад ахиад л ухаан алдаад унчихжээ. Аргагүй шүү дээ. Ганц охин өрн нөхөртөөгөө бас хайртай хоёр зээн үгүй болчихсныг харсан ямар ч хатуу сэтгэлтэй хүн хийсэхгүй үзье. Эмнэлэгт хэд хоног хэвтэн хөл дээрээ боссон Жавхлан юун түрүүн цагдаагийн хэсэг дээр очлоо. Гүн эмгэнэл илэрхийлэн угтсан цагдаагийн ахмад нөхөр хушууч генерал дэлтгээ. Талигаач маань машина байранд хит ойрхон тавьсан байна. Яндан дээр хуримтлагдсан хуурай өвс багаар бөрөгсөөр угаад гал авалцч. Өдөөнөөс ирээд удаагүй хүмүүс ядарсандаа нам унтсан бололтой юм. Амь тэмцэж боцод зүтгэсэн шинж байхгүй. Гадны ямар нэгэн уул мөр байхгүй. Би цайтар шалгаж үзээд гентийн осол гэж дүгнсэн. Та дүгнэлтэд танилцах уу? Гээд үдэж хавцалсан хэдэн хуудас цаас сарвайлаа. Жавхлан зүрхээ даруун ярваагаад "Хэрэггүй. Үүсэх шаардлагагүй" гээд алгуурхан үндийж босоод гарч одов. Уйлыг гэвч нулимс гарсангүй. Жолооч нь тосон суулгаад "Генерала одоо хажих уу?" гэлээ. Дэлгүүр ороод шил арх авчих. Дараа нь 100 айл руу. Гантүр Зуслангийн байр авч өгсөн хүн нь Жавхлан. Харин луухай найз нь ягаад ч юм ихэд эсрэгүүцэн "Ажил ихтэй хүмүүс тэр хол авж юугаа хийх юм? Хүмүүсийн анхаарал татахын нэмэр" гэж зөрсөнж
Жавхлан өөрийнхөө зүтгэсээр шийдсэн. Гэтэл ийм аимшигт юм болчихлоо. Дуухааны гэр хүрэх хооронд талшил арх тонгойлгож орхиод дурсамжаар дүүрэн хашаа руу ороод л асгар далуйлж өвдөх зөвхөн унаадаг. Өвөө! Өвөө ирлээ. Хатан гоё да. Өвөө! Яасан бэ? Ээж маань ягаад ирэхгүй байна? Бурхан. Би галз урчээ. Тэрэн дээр. Жавхлангийн ухаан санаа самууран биеийн хөнгөрч гуниг гутрал нь ор мөргүй арилчхав. Нүдэнд нь олон жилийн өмнө өөд болсон хайртай хан нь тодрон үзэгдснээ төдөөдөлгүй бүжингийн дүрээр солигдоод аваа та минь сэрээрээ гэж шулганан хархан нүднээс нь том нулимс бөмбөрөн үрсчээ. Өвөө! Ганц чүүлгүй цэлмэг тэнгэрд сүүн зам татуулсаар нэгэн од харваж хүний орчлонгийн амьдрал үргэлжилдгээр үргэлжилсээр. Төгсөв. 2025 оны 5 сарын 23. Үргэлжлэл бий. За манай сонсогчдоо. Зохиолчист энүүний нэгэн сайхан дуужийг үргэлж дууслаа. 1-р бүлгэн төгслөө. Хувьцааны эргүүлэг гэсэн сайхан дуужин маань 1-р бүлгэн төгслөө. За тэгээд зохиолчийн зөвшөөрлийн дагуу дараагийн бүлэг маань хийцээ орхон шийдэгдэнэ. Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. За тэгээд одоо баяраас л эхэлсэн баах. Баяраа тэмдэглэж амсан сайхан баярлаарай. Ирээдүйд баяраа тэмдэглэх нь бас сайхан баярлаарай. За тэгээд дараагийнхаа зохиолоор голцъя. Баярлаа. Тэр баяртай.